Хэлцэх асуудлын дарааллын дагуу 4-р асуудал. Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил дэд үтсийн асуудал хариуцсан орлогч, төлөөлөгч даваа талаа танилцуулна. За нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалт төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай танилцуулга хий. За нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 24 дугаар 26 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлтийг 25 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар 49 дугаар тогтоолоор баталсан. Бөгөөд 4 бүлгийн 20 дэд бүлэгт хамаарах 915 төсөл арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Монгол Улсын засгийн газрын 2025 оны 158 дугаар тогтоолоор эрдэнэ боловсролтой Монгол хүн зорилгыг хэрэгжүүлэх тэгш хүртээмжтэй чанартай боловсролын нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласандаа холбогдуулан сургуулийн газрыг нөхөн олгортойгоор чөлөөлж шинээр сургууль барих, улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг зураг төсөв батлагдсан зэрэг газрын асуудлуудыг төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтөнд тусган тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалын дагуу боловсруулж нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дараах байдлаар нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулад байна. 1. Газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 2 ажил төлөвснөөс 1. Газрын менежмент төлөвлөлтийн чиглэлээр 2 ажил, 2. Газар зохион байгуулалтын чиглэлээр 44 байршлын 338.9 га газрын арга хэмжээ төлөвснөөс төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 38 байршлын 325.9 га газар, 2. Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх, дуудлага худалдааны зарчмаар шинээр эзэмшүүлэх ашиглуулахаар 3 байршлын 1301 га 1.3 га газар, нийтийн эдэлбэр газарт бүртгэхээр 2 байршлын 0.149 га газар, газрын илэгдэл эвдрэл дороотлоос хамгаалах нөхөн сэргээхээр 1 байршлын 12 га газар. За 3. Нөхөн олгор олох чиглэлээр 71 байршлын 2178 нэгж талбарын 240.96 га газар төлөвснөөс 1. Шинээр баригдаж барилга байгууламж газрыг чөлөөлөхөөр 38 байршлын 1103 нэгж талбарын 146.9 га газар, 2. Инженерийн сугам шүлжээ түүний барилга байгууламжийн газрыг чөлөөлөхөөр 14 байршлын 474 нэгж талбарын 41.8 га газар, авто замын байгууламжийн газрыг чөлөөлөхөөр авто замын барилга байгууламжинд чөлөөлөхөөр 19 байршлын 601 нэгж талбар буюу 52.2 га газар. Иймд та бүхэн нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтийн төслийн 3 бүлгийн 7 дэд бүлэгт хамаарах 117 төсөл арга хэмжээтэй хамаарах газар төлөвлөлтийн нэмэлт өөрчлөлтийг төлөвлөгөөнд тусгасныг хэлцэж шийдвэрлэж өгнө. Баярлалаа.